Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд орхирах зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. За сайн байцгаана уу? Час өдөр подкастын цоо шинэхэн дугаарт тавтай морил. За өмнөх дугаараасаа хойшоо бараг 2-3 сарын дараа нэлийн урт хугацааны дараа төмөөрөө эргэж уулзж гин. За хуучин суваг маань бол тэгээд хид хідэн шалтгааны улмаас хаагдчихсан байгаа. Тэгээд шин суваг нээгээд хуучин дугааруудаа оруулчихад одоо ингээд цоо шинэхэн дугаараар та бүхэн тэгээд эргээд уулзж байгаад бол маш их баяртай байна. Яг одоо та өөрийгөө энэ шин сувагтаа subscribe дарсан байна уу үгүй ээ гэдгээс нэг нэгтлээд шалгаж үзээрэй. Дараагүй бол яг одоо subscribe дараарай гэж Өмнө нь бол 9 дугаар орсон байгаа. Тухайн 9 дугааруудаа бол бүгднийг энэ сувагтаа л дахиад тавтаад оруулчихсан. За одоо энэ дугаар маань бол 2 дугаар season гэж явж байгаа. Хамгийн ихний дугаар ингээд та бүхэндээ хүрэж байна. За өмнө нь бол цөмөрөө чинь бараг 5000 уулаа болчихсон байжгаад суваг маань хаагдчихсан байгаа. Тэгээд удахгүй бас хуучин сувгаа гүйцэд очих байх гэж найдаж байна. За ингээд цөмөрөө олон зүйл навшаад байлгүй хэрэг рүүгээ орцгоё. За энэ хэрэг болохоор 2016 он шувтарч яхад буюу 12 дугаар сарын 30-ны шөнө болсон хэрэг байгаа. Сонгойрхон дүүргийн цагдаагийн 2 албан хаагч 19 цагаас эхлээд Сонгойрхон дүүргийн 19 дугаар хорооныхоо нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм байна. За одоо нөгөө цагдаа нар чинь машинтайгаа ингээ нэг хэсэг газраар тогтмол тойрч яваад эргүүл хийдэг штэ тий. За ингээд эргүүлээ хийгээд явж исэн чинь 12 цаг 35 минутын орчимд одоо жижүүрийнх нь альпнаас дуудлага ирсэн. За би хаягийн тодорхой дурдахгүй яриад явчихъя. 21-р хороололд хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага ирүүлсэн юм байна. За үүнийхэн дагуу шалгахаар тухайн хаягн дээр нь яг байрных нь гадаа очиод машинаасаа бууж ирэхэд нь 8 дугаар давхраас нэг хүүхэд цонхоороо гараад аллаад энд байна туслаарай 8 давхарт гээд гэрийнхэн хаалганы тоотыг хэлж ойрлж исэн юм байна. За ингээд 8 давхарт бол яаралтай гарч очиод хаалгыг нь тогшоход 10-аас 14 орчим насны нэг эрэгтэй хүүхэд хаалга тайлсан. За ингээд аимшигтай дүр зураг бол хаалга онгосноор шууд эхэлсэн байдаг. Хаалга тайлсан эрэгтэй хүүхдийн зүүн гар нь ерөнхийдөө бугуун орчмороо маш том хэмжээтэй зүсэгдсэн, санжгансан нэг тийм нүд хальтрам бараг л саалж унах нь гэлтэй дэндүү хүнд гэмтэлтэй байсан. За гэхдээ нөгөө хүү болохоор өөрөө нилээдгүй хүнд шарахтай байсан ч гэсэн тухайн 2 цагдааг шууд ишээгээ гээд дагуулад цаатлынхаа унтлагын өрөөрөө авч орсон юм байна. Ингээд 2 цагдааг бол бүр илүү аимшигтай нөхцөл байдал бол унтлагын өрөөнд угтсан. Өрөөний шалан дээр 40 орчим настай эмэгтэй хоолой хэсэгтээ зүсэгдсэн, толгооноос нь цус алдсан байдалтай дээшээ хараад хэвтчихсэн. Тэгээд цааш нь ахиулаад харсан чинь тухайн унтлагын өрөөний хоймор хэсэгт 5 орчим настай эрэгтэй хүүхэд толгооноос маш их хэмжээний цус алдаад бүр тэгээд цус нүчтэйгөө холилдчихсан байдалтай мөн дээшээ хараад хэвтчихсэн. За энэ эмэгтэй болон 5 настай хүүхэд хоёр бол хоёулаа огт ямар нэгэн хөдөлгөөн байхгүй, тэгээд хариу үйлдэл байхгүй, амьсгал болон зүрх судасны систем нь ерөнхийдөө аль хэдийн бүрэн зогсчихсон байсан. Яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэсэн ч гэсэн амьдрах магадлал байхгүй, нэг үгээр нас барсан байсан. Харин тухайн өрөөнд 2 цогцсноос гадна 40 гаруй насны нэг эрэгтэй хүн орон дээр суугаад уйлж исэн. Тухайн эрэгтэйгээс юу болсон бэ яав гэд асуусан чинь нилээдгүй юм шокийн байдалтай өөрийнхөө тэр гаргаж байгаа реакц үйлдэлээ хянаж чадахгүй цагдаа нарын өөдөөс би алчлаа, би зогсон, би заазуртчихлаа, би үхэл таарна, миний буруу гэд ойрлоод уйлаад байсан юм байна. Тэгээд нөгөө шархтчихсан байсан 10-аас 14 насны орчим хүүхдээс юу болсон талаар асуухад тухайн эрэгтэйг үйлдсэн гэж баталж хэлсэн бөгөөд ширээн дээр тавьчихсан байсан нилээн том модон иштэй заазураар зогсон гэж зааж өгсөн юм байна. За ингээд цагдаагийн 2 албан хаагч бол нэмэлт хүч дуудаад тэгээд эмнэлгийн байгууллагыг ч мөн дуудсан байгаа. Төрийн тусламж ирээд гарна гэмтсэн хүүг бол үзэхэд зүүн гарын сарвных нь 3-ны 2 хэсэг нь
тасарчихсан, шүрмэс, булчин бүх холбоосууд нь тасарсан бараг л ганцхан судсан дээрээ тогтчихсэн. Тэгээд цус тогтоох анхны тусламж үзүүлээд гэмтэл согс судлалын үндэсний төвд хүргүүлсэн. За ингээд хэрэг үйлдсэн нөгөө 40 гаруй настай этгээдийг саатуулаад ярилцсан гэх юм уу тий. Ингээд бол монголоор ярьж ойлгож байгаа боловч ерөнхийдөө нэг тийм сонсоход илт байдаг штэ тий. Хятад аялахтай байгаа нь мэдэгдэжсэн. За юунаас болоод ийм хэрэг үйлдсэн бэ гэд ингээд асуунгууд бит хоёр маргалцсан би сайн мэдэхгүй байна гэсэн хариулт өгжсэн. Тэгэхээр чи яагаад хүүхэд заа зурдж байгаа юм бэ гэсэн чинь ерөөсөө би юу ч санахгүй байна гэсэн хариултыг л хэлжсэн. За ингээд цөмөр энэ хэрэг явдал яагаад болсон, энэ хэрэгтэн хохирогч нар хэн байсан тухай ярилцъя. За хэрэгтэн бол бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны иргэн 1971 онд Өвөр Монголын Жирэмб аймгийн Хорчин 100 гарын хойд хушуунд төрсөн. Хэрэг үлдэх үедээ 46 настай байсан бүрэн дунд боловсралтай. Анх бол 2007 онд Монгол улсад орж ирж исэн байна. Тэгээд нэг жилийн дараагаар буюу 2008 онд их нэртэйгээ одоо энэ хэргийн хохирогч 40 настай эмэгтэйтэй танилцаад 2014 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан юм байна. За манай Монгол улс бол гадаадын иргэн Монгол улсын иргэнтэй ингээд гэр бүл болох юм бол шууд оршин суух зөвшөөрөл бол олгодоггүй тодорхой юм шалгууруудтай байдгийм байна. За энэ хэрэгт холбогдсон этгээд бол 14 онд их нэртэйгээ гэр бүлээ албан ёсоор батлуулснасаа хоошоогоо гадаадын иргэн харьяатын газарт бол хідэн удаа Монголд оршин суух хүсэлт гаргасан боловч гадаадын иргэн харьяатын газраас нилээдгүй олон удаа татгалцсан хариу авч исэн. Гэхдээ нэг удаа нэг жилийн хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгосон юм байна. Харин хэрэг үлдэгдэх үед буюу 2016 онд бол оршин суух зөвшөөрөл нь дуусчихсан. Нэг ёсондоо хараар Монголд амьдарч ирсэн юм байна. За хэрэгтэн бол Хуади гэх хятад барилгын компанид хятад ажилчдыг хариуцаж орчуулагч хийдэг байсан гэсэн мэдээлэл бол надад олцсон. Гэхдээ албан бус их сурвалжаас олцсон гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй байх. Урд нь бол ямар нэгэн гэмт хэрэг холбогдож байгаагүй юм байна. Харин талигач эмэгтэйн хувьд бол 1976 онд төрсөн багш мэрэгжилтэй. Гэхдээ мэрэгчлэрээ ажилдаггүй хар хорин зах дээр 8 хийдэг байсан юм байна. Хохирогчийн нэрийг бол дурдахгүй үүнээс цаашаа цөмөрөө ихнэр нь гэд яриад явчихъя. За ихнэр нь бол хэрэгтэндээ танилцахаасаа өмнө гэр бүл зохиож исэн 17 болон 12 настай 2 хүүтэй эмэгтэй байсан юм байна. Хэрэгтэндээ суугаад бол дундаасаа хүүхэдгүй байсан. За хэрэг гардаг өдөр болохоор тэдний том хүн гэртээ байгаагүй, харин бага хүү буюу 12 настай бидний өмнө дурдсан нөгөө гараа завчуулчихсан байсан хүү гэртээ байсан. За үүнээс цаашаа цөмөрөө энэ хүүхдийг бага хүүн гэд яриад явъя. За өмнө нь бол дурдсанаар хэргийн газарт бол бас нэгэн 5 настай хүүхдийн цогцос олдсон. Энэ хүүхэд болохоор эхнэрийнх нь төрсөн дүүгийн 5 настай А гэх хүүхэд тухайлд байжгаад харамсалтайгаар амиа алдсан юм байна. За хэрэг гарахаас 2 хоногийн өмнө буюу 2016 оны 12 сарын 28-ны өдөр 18 цагийн үед бол хэрэгтэн эхнэрийнхээ төрсөн дүүгийн гэрт нь очиод за манай эхнэр том хүү хоёр бол ёолктой ингээ шинэ жилд оролцохоор явчихсан байгаа. Тэгээд баг хүү бит хоёр гэртээ хоёулахнаа байгаа. Танаа энэ 5 настай Аа гэд хүүгээ чи авч яваад очиод манай баг хүүтэй ханиндаа тоглоод байжийг хэрнэ. Төрсөн дүү нь болон түүний эхнэр нь зөвшөөрөөд ингээд 5 настай хүүхдээ эгчийнхаа нөхөрт өгөөд явуулчихсан юм байна. За тэгээд 5 настай А гэх хүү бол эднийд 2 хонсон. Яг хэрэг гардаг буюу 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 30 минутын үед бол А хүүгийн ээж нь хүүгээ авахаар бол тэднийд очсон юм байна. Тэгээд очихт нь хэрэгтэн тэдний баг хүү мөн 5 настай А хүүтэй ингээд гуруулаа байж исэн. Тэгээд ээж нь бол хүүхдээ гэртээ арай гэсэн чинь орой их ч ажилласаа ирээд надад шинэ жилийн бэлэг өгнө гэсэн. Бэлгээ авчаад гэртээ харж болох уу гэд ээжээсээ асуусан чинь ээж нь зөвшөөрөөд мөн л харамсалтайгаар хүүгээ орхиод гэртээ харсан юм байна. За ингээд тухайн орой болохоор эхнэр нь хар хорин зах дээр лангуу түрээсэлдэг, хоорондоо нийлчихдэг ийм найзуудаараа тавуулаа нийлээд 21-р хороолт байрлах нэг пабд 19 цагийн үед орж үйлчлүүлсэн. Ингээд 5 эмэгтэй нэгнийх нь нөхөр болон хэрэгтэн нар нэмэгдэж ирээд долуулаа болсон. За тэгээд долуулаа 20 цаг 40 минутын үед бол тэр пабынхаа доод давхарт нь байх караоке руу орж бол хэсэг дуулж сууцгаасан юм байна. Хамт
байсан хүмүүсийнх нь хэлснээр гэх юм бол хэрэгтэн ирээд 3-аас 4 ундаг архиулсан гэж хэлж илээ. За ингээд долуулаа одоо ууж караокенд дуулж сууж агаад 23 цаг 20 минутын үед бол караокенаас гарсан. За тэгээд гарсан чи хэрэгтэн болохоор караокены гадаа бөөлж ч гэсэн зогсож исэн. Тэгээд төрүүлээд би явлаа гэд гэрлүүгээ алхаад явчихсан. За эхнэр нь болохоор караокены гадаа бусад үлдсэн хүмүүстэй хэсэг юм хум ярьж зогсож агаад ойролцоогоор нөхрөөсөө хоошоо 10 минутын дараа харлаа гэд араас нь гэрлүүгээ мөн алхаад явсан юм байна. За ингээд тэр хоёр бол гэрийнхэн гадаа уулзаад гэрлүүгээ орцгоосон. За үүнээс цаашаа яг хэрэг болох үед юу болсон тухай 12 настай тухайн баг хүүгийнх нь мэдүүлгээс авч та бүхэнд хүргэж байгаа гэдгийг бас нэмж хэлэх нь зүйтэй байх. За тэр хоёр бол гэртээ орж ирэх гээд яг үүднийхээ хаалгыг онгойлгох гэж байхдаа эхнэр нь болохоор хэрэгтэнд хүмүүсийн хажууд ямар их муухай уудгийм бэ гэд хэлсэн. Тэгсэн чи хэрэгтэн болохоор шууд эхнэрээ алгадаад авах чимээ гарсныг бол баг хүн сонсон байлээ. Тэгсэн чи эхнэр нь гэртээ төрүүлж орж ирэнгүүтээ шууд тухайн хэрэгтэн цаашаагаа түлхээд хаалгаа дотроос нь хаачихсан. Тэгээ шууд унтлагын өрөөндөө оронгуудаа гэртээ байсан хоёр хүүхдийг хувцсанраа өмс явъя гэд хувцлаж эхэлсэн юм байна. За тэгээд энэ хооронд бол хэрэгтэн айл хэдийн гаднаас хаалгаа түлхүүрдэд ороод ирсэн. Ингээд эхнэр нь өөрийн баг хүү болон дүүгийнхаа 5 настай А гэх хүүг аваад гарах гэсэн чинь хэрэгтэн бол гарахгүй гэд энэ хоёр хоорондоо ноцолцсон гэх юм уу те. Би бинийгээ чирж гултчаад нэг юм ноцолтон болж исэн. За энэ үед бол үүдэнд ингээд өрөөд тавьчихсан байсан будаг вокс аван гэд нилийн их изүүлс бол унж нурж нилээдгүй их чимээ гаргаж исэн юм байна. За ингээд ноцолдож байгаад хэрэгтэн бол их нэртэй чи ямар сүртэй юм бэ? Эр хүн их нэрийгээ ганц алгадах бол байдгал зүйл гэж хэлсэн. Байдгал зүйл. Тэгсэн чи эхнэр нь хариуд нь чи ямар ганцаараа гартай юм уу гэд нөхрөө нэг удаа ингээд цохоод авсан юм байна. Тэгсэн чи хэрэгтэн шууд ингээд уурн одоо хүрээд дүрлцээд шүүгэнээс шууд том модон байруултай заазур аваад эхнэр лүгээ далаагаад би чамааг алчих уу гэд хэлсэн. Тэгсэн чи эхнэр нь бол ерөөсөө тухайн үед бол айж сандраагүй. Миний амьдралд над руу заазур барьж дайрж исэн хүн бол байгаагүй. Өстө үзээгүй юм а үүсгэнэ гэд хэлсэн. Бас л нилийн шазран эмхтэй байсан юм шиг байна. Тэгсэн чи хэрэгтэн бол бас жоохон тайвшраад гэх юм уу, арай жоохон эхнэрээсээ айсан гэх юм уу те. Ингээд заазураа буцаагаад далт хийчихэд эхнэрлөгөө очиод уучлаарай энтер гэд тэр хоёр бол ингээд жаахан тийм эвлэрэх маягтай нилээн маргаан намжаад овоо гайгүй болж ийснаа гинтэл дахиад муудалцаад эхэлсэн. За ингээд гинт дахиад муудалцаж эхлэнгүүтээ хэрэгтэн бол ерөөсөө үгийн зөрөөгүй шууд л нөгөө буцаагаад хийчихсэн байсан модон иштэй заазураа гаргаж ирээд шууд эхнэрийнхэн толгоон тус газарт нь заазурцсан. Тэнгүүтээ шууд үргэлжлүүлээд баруун гарын шууны орчмон заазурдаад булчингийнх нь гадна талд дахиж нэг удаа заазураараа зогсон. Дараа нь булчингийнх нь дотор талд нь заазурдаад мөн шууны дотор хэсгийг нь бараг ясын гартал заазурдчихсан байсан. За тухайн үед бол хохирогч 5 настай А гэх хүү яг энэ өрөөний цаад буланд нь утсаар тоглоод сууж исэн юм байна. Тэгээ ингээд орилон хашгираан болоод ангуут нь эргээд харсан чинь хэрэгтэн хүүгийн толгоон дундуур нь нэг удаа шууд заазурдсан. Хүү бол шууд хоошоогоо савж унаад эргэж босож ирээгүй гэж 12 настай баг хүн мэдүүлэг өгсөн байлээ. Ингээд хэрэгтэн бол шууд баг хүү рүү иргэсэн байдаг. Баг хүү бол тухайн үед орон дээр сууж исэн бөгөөд хэрэгтэн өөрлөө нь ойртолж ирмэгцэн гараа толгой дээрээ аваад өөрийгөө хамгаалахад гарыг нь заазурдчихсан. Хөөхий гараа заазурдуулсан хүү орон дээрээс буугаад 5 настай хохирогч А дээр гүйж очсон. Ингэсэн чинь амьсгаагаа нилээн сонин аваад нэг юм эвгүй чимээ гаргаад ахаар нь хүүхэд болохоор ерөөсөө ойлгохгүй одоо дүү маань бөхчмдөөд байгаа юм байна да гэж бодоод балконыхаа хаалгыг онгойлгосон гэж мэдүүлэг өгсөн байлээ. За энэ үед бол хохирогч ихнэр нь арай амьсгал хураагаагүй байсан. Тэгээд хэрэгтэнд хандаад сүүлийнхаа үгийг хэлсэн байдаг. Би нэгэнт ийм болчихсон юм чинь чи ядаж хүүхдүүдийг зүгээр үлдээчихээ гэж хэлээд аим тэмцэж гуйсан юм байна. Мөн амьсгал хураагаасаа өмнө өөрийнхөө баг хүүд хандаад одоо 5 настай нөгөө тухайн айлд байсан хүүгийн аав болох өөрийнхөө төрсэн эрэгтэй дүүг дуудаа гэж хүүдээ хэлсэн. Харин энэ яриаг нь бол хэрэгтэн сонсоод ихнэртэй чи зүгээр наана өглөө хүлээгээд
мэд хэвт чи дүүгээр намайг айлгадаг юм бэ? Чиний дүүгээс бол айн гэж ёстой байхгүй шүү гэж хилэнгүүтээ эхнэрийнхээ утсыг олж аваад хананд савж эвдэлсэн. За ингээд тухайн баг хүн бол хэдийг гараа завчуулчихсан байсан ч гэсэн аль болох юм амиа аврах оролдлого хийхийг бол хичээж ийсэн. Ингээд өөрийнхөө утсыг бушуухан аваад цагдаагийн 102 тоот дугаарлуу заалгаад дуудлага хийсэн юм байна. За яг оператор хариу өгөхөд нь хэрэгтэн бол утсыг нь булааж аваад хан руу бас шийдчихсэн. Тэгээ өрөөнөөс гарах юм бол чамайг бас аалан шүү гэд нөгөө заазуура яг урдаа тавиад хүүг хараад суучихсан. Тэгэнгүүтээ өөрийнхөө утсыг гаргаж ирээд WeChat-аар өөрийнхөө эмэгтэй дүүрөө залгаад би хүн алчглаа гэд уцаар ярьж эхэлсэн. За ингээд хятадаар уцаар ярьж байгаа хооронд нь бол баг хүн дахиж өөрийнхөө утсыг аваад 102 руу залгаж дуудлага өгсөн. Бас эмээр үгээ залгаад байдлаа хийсэн юм байна. За ингээд бидний ихэнх дурдсанаар шөнийн 12 цаг 35 минутын үед бол цагдаагийн алба хаагчид тухайн айлд ашгүй нэг юм ирж аврагдсан. За ингээд төмөрөө хохирогч нарын бие дүүссэн гэмтлийн тухай ярилцъя. За эхнэр нь болохоор хоолойны баруун хэсэгтээ ийм зүсэгдсэн шархтай, баруун гарын бугалганы хэсэгт нэлээд том гүнзгий шархтай, зүүн гарын шуу хэсэгтээ том хэмжээтэй гүнзгий зүсэгдсэн шархтай. Тэгээд эдгээр шархнуудаас бүгднгээс нь цус алдсан байдалтай байсан. Мөн баруун гарын чихчи болон ядам дунд хуруунууд нь угаараа тасарчихсан байсан. За энэ нь болохоор хохирогч одоо бие хамгаалах гэх юм уу тий одоо гараараа нүрээ толгоогоо дараад ингээд хамгаалах үед нь энэ гэмтэл үүссэн байна гэдэг нь тогтоогдсон. За эдгээр гэмтлүүд нь нийтдээ 6 удаагийн үйлдэлээр үүссэн болохыг шүүх шинжилгээний байгууллагаас тогтоосон юм байна. За эдгээр завчуулсан шархнууд нь болохоор артер болон венийн судсыг нь тасалсан мөн бүр ясн гартлаа завчигдчихсан байсан. За хүний биед бол энэ төрлийн гэмтэл үүсгэхэд маш богино хугацааны дотор нас бардаг. Үхэлд үргэсэн гэмтэл нь болохоор яг тэр баруун буулганы дотор хэсгийн шарх болон духандаа авсан шарх нь байсан юм байна. Харин 5 настай хүүгийн цогцост хийсэн дүгнэлтээр гэх юм бол гавлын яс болон тархи нь бол нэлээд том юм нүдэнд харагдахуйц ил гэмтэлтэй байсан. Толгоон орой хэсэг нь завжигдсан. Тэгээд яг гавлын ясных нь орой хэсэг нь цөмрөөд бүр цаашлаад тархины эдэн хүртэл зүсэгдчихсэн байсан юм байна. Мөн тархинд нь цус харвалт бол тогтоогдсон байдаг. Энгийнээр гэх юм бол одоо баг тархи нь харагдахуйц болтол нь ингээд заазуураар гавлын ясыг нь ингээд хоёр хуваачихсан. Гавлын яс нь орой дээрээ ярагдаж онгоогоод тархи нь харагдчихсэн юм байна. За энэ нь болохоор нэг удаагийн завчих үйлдэлээр үүсгэгдсэн гэж шүүх шинжилгээний байгууллагаас бол тогтоосон байлээ. За нэмж хэлэхэд бол бүр хүү гарах гээд өвлийн малгайгаа өмсчихсэн байхад нь малгайныхын цаанаас зааж суртчихсан байсан. За харин баг хүүгийн шархны хувьд гэх юм бол зүүн гарыг одоо толгойн дээд хэсэгт бие хамгаалах зорилгоор байрлуулсан байх үед бол үүсгэгдсэн байх боломжтой гэдг нь дүгнэгдсэн. Зүүн гарынх нь эрхий хуруунаас бусад дөрвөн хуруун мэдрэл, судас, шүрмэс, зөөлөн эдгээд ер нь бол бүхий л төвшөндөө гимтсэн. Хэрвээ эмнэлгийн яаралтай тусламж аваагүй бол амь нас нь аюул учрах бүрэн боломжтой байсан гэж дүгнэгдсэн юм байна. За ингээд өөр Монголын өөртөө засах орны иргэн хэрэгтэн хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэрээ 6 удаа завчиж онц харгас хэрцгий аргаар танхаан сэтлэр алсан. Мөн бие хамгаалах чадваргүй 4-аас 10 сар 3 хоногтой хүүхдийг зулаан хэсэгт нь 1 удаагийн үйлдэлээр заазурдаж санаатай алсан. За эдгээр 2 хүнийг алсан хэрэгээ бол нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор мөн бие хамгаалах чадваргүй насанд хүрээгүй 12-наас 8 сар 1 хоногтой хүүхдийн толгоон хэсэгт заазурдах гэж байх үед нь хүүхэд гараараа хааснаас үүдэн зүүн гарын 4 хурууг цавцсанд гин буруутай нь бол шүүхээс тогтоогдсон юм байна. За та бүхэн бас гайхаж магадгүй яагаад хувийн таарамжгүй харьцааны улмаас гэж хэлж байгаа вэ? Эн чинь гэр бүлийн хүчирхийлэл биш юм уу гэж бодож иж магадгүй. За яагаад тэгэхээр бол өмнө нь энэ айлаас ямар нэгэн юм одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна гэсэн одоо цагдаад бол гомдол мэдээлэл бол огт ирж байгаагүй. Хятад улсад болон Монгол улсад энэ хэрэгтэн этгээд нь бол өмнө нь ямар нэгэн удаа гэмт хэрэг үйлдэж байгаагүй учраас гэр бүлийн хүчирхийлэл гэж бол авч үзээгүй. Хувийн таарамжгүй харилцааны улмаас гэж авч үзсэн байна. За ингээд 2 хүнийг алсан, 1 хүнийг одоо алахыг завдсан хэрэгтэн бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлд бол ийм хүндрүүлэх нөхцөл байдалтай гэж үзсэн. Яагаад тэгэхээр бие хамгаалж чадахгүй 2 хүүхэд байсан мөн гэмт хэрэгээ нуун далдлах зорилгоор ингээд даамжраад 1 цаг хугацаанд
3 үннийг бол одоо алахыг алсан хэрэгтэй байсан учраас тухайн 91-р зүйлийн одоо хүндрүүлэх нөхцөл байдлаар 91-ийн 2, 2-ын 6, 2-ын 15-д зааснаар одоо ял шийтгэл оногдуулах үндсэлтэй гэж шүүхээс дүгнсэн юм байна. За энэ 91-ийн 2-ын 2, 2-ын 6, 2-ын 15 гэсэн зүйл заалтын ялын хэмжээнүүд нь бол 15-аас дээш 25 жил хүртэл хугацаагаар хорих эсвэл цаазаар авах ялаар шийтгэн гэсэн ийм хуультай байдгийн байна. Та бүхэн бас энэ хуулийн тухай уншмаар ах юм бол legal info гэд ороод уншиж болох юм шүү. За прокурорын зүгээс бол энэ хэрэгтэн цаазаар авах ялын саналыг бол шүүхэд гаргасан. Гэхдээ цаазаар авах ялын саналыг нь хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм байна. За яагаад гэх юм бол улсын хурлаас 2012 оны 1 сарын 5-ны өдөр цаазаар авах ялыг халахад чиглэсэн одоо нэмэлт 2 дугаар протоколд манай Монгол улс нэгдэж орох тухай ийм хууль баталсан байдаг. За энэ цаазаар авах ялаас одоо татгалзах протокол нь яадаг вэ гэхээр Монгол улс цаазаар авах ялын гүйцэтгэлээс түтгэлцсэн буюу одоо цаазаар авах ялыг ийм халах үүргийг олон улсын өмнө хүлээчихсэн байдгийн байна. За тэгээ энэ этгээдэд бол яг хэдэн жилийн хугацаатай ямар ял оноосон тухай яг тийм тоочны хэдэн жил оноосон гэсэн тоо бол нээлттэйгээр зарлаагүй. Тийм болохоор би та бүхэнд яг шүүгчийн хэлсэн эцсийн шийдвэрийг нь бүтнээр нь уншаад өгье. Монгол улсын их хурлаас 2012 оны 1-р сарын 5-ны өдөр иргэний болон улс төрийн олон улсын фактаар цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт 2 дугаар протоколд нэгдэн орох тухай хуулийг баталснаар Монгол улс цаазаар авах ялын гүйцэтгэлээс түтгэлцсэн буюу цаазаар авах ялыг халах үүргийг олон улсын өмнө хүлээсэн байх тул шүүгдэгчид цаазаар авах ял оногдуулах шүүмж явуулсан улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс түнд оногдуулсан хорих ялыг заримыг нь гянданд идлүүлэхээр тогтоож, бусдыг нь чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид идлүүлэхээр шийдвэрлэжээ. За ингэж бичсэн байна лээ. Манай дотоодын мэдээллийн сайтууд дээр бол нийтдээ 25 жил ял авсан. Түүнээс 5 жилийг нь гянданд, үлдсэн 20 жилийг нь хаалттай хорих байгууллага буюу одоо хүн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид идлүүлэхээр болсон гэсэн мэдээлэл бол байсан. Гэхдээ яг албан ёсны шүүгцгийн мэн буюу шүүхийн шийдвэрийн цахим сан дээр нь бол тодорхой жил дурдлаггүй нууцлсан байна. Прокурорын зөвшөөрлөөр бол олон нийтэд мэдээлж болох зүйл, болохгүй зүйл гэж бас байдаг. Энэ хэргийн хувьд бол оноосон ялынх нь хэмжээг нууцлчихсан юм байна гэж би ойлгосон. Тийм болохоор би бол одоо яг 25 жил авсан, 30 жил авсан гэдгийг нь бол та бүхэнд тоочны хэлж чадахгүй. Яг албан ёсны мэдээлэл дээр нь үндэслээд подкастаа хийдэг болохоор одоо ийм сайтууд дээр гарсан мэдээллээр бол цөмөрөө дүгнж болохгүй ах гэж би бодож байна. За тэгээд энэ хэрэг явдал хэрүүл маргаан болж байхад бол одоо тэр үүдэнд байсан, хураагаа тавьсан байсан одоо вог, саван, будаг энтер бол унаад нилийн их дуу чимээ, түчгэнсэн чимээ бол гарч исэн гэж баг хүн дурдсан байсан. Гэхдээ хурш айлуудаас нь бол хинж цагдаад бол дуудлага мэдүүлэг өгөөгүй. Харин хэрэг болсны дараагаар гэрчийн мэдүүлгийг бол одоо авсан байдаг. Яг тухайн айлын хажуу талын хаалганых нь айл болохоор өгсөн мэдүүлэгтэй 12 цагийн орчимд бол яг унтах гээд хөвтөжсэн. Тэгэхэд бол одоо байрны коридорт одоо орцонд ч юм уу эсвэл хажуу айлд юм уу, гадаа ч юм уу, дээр доор айл нь мэддэхгүй ямар ч лээсэн нэг эмэгтэй хүн уйлаад байгаа чимээ сонсогдсон. Хаана уйлаад байгааг нь бас яг тодорхой мэдэхгүй байсан учраас за гэж бодоод унтчихсан гэсэн мэдүүлэг бол өгсөн байна лээ. Харин яг тухайн айлын дээд давхрын айл болохоор тухайд бол сэрүүн байсан. Яг ажилласаа орж ирээд хоол цагаа идээд сууж исэн гэжэлээ. 12 цаг 10-аас 20 минутын орчимд бол нэг тийм эрэгтэй хүүхэд уйлах чимээ гараад байсан. Гэхдээ ер нь бол манай доод айлын хүүхэд л уйлж байгаа юм байна да гэж бодоод өнгөрчихсөн гэж хэлсэн. Тэгээд бас хүүхдийн уйлах чимээтэй зэрэгцээд эрэгтэй хүн уйлаад байгаа юм шиг, ойрлоод байгаа юм шиг нэг тийм чимээ гарч исэн гэсэн мэдүүлэг өгсөн байсан. За энэ үе бол яг тэр хэрэгтэн хэрэгээ үйлдчихээд одоо хүүхдийг өрөөнөөс гарахгүй, гарах юм бол чамайг ч гэсэн алын шүү гэд суужсэн тэр үед бол сонссон болов гэж бол би хувьдаа бодсон. За гэхдээ бол цөмөрөө шууд хуршайлуудыг нь бол одоо буруутгаж бас болохгүй. Тэгээд энэ айл яагаад гэхээр урд нь ямар нэгэн зодон зохион хэрүүл маргаан шууган гаргаж исэн тохиолдол байгаагүй учраас шууд одоо ингээ хин нэгэн одоо
чимээ гараад эхлэнгүүт энэ манай хажуу талын айлд хүчрхийлүүлдэгдэж байна. Хажуу талын айлд хүмүүс бие биенийг алж ийн гэж бол ямар ч эрүүл хүний бол тархитлаганд бол бодогдохгүй байх гэж бас би бодсон. Тийм болохоор цөмөрөө хуршаалуудыг нь бас буруутгахгүй, муухай комент бичихгүй байхыг хүсэж байна. За тухайн үед бол энэ 16 17 онд бол яг энэ хэрэг явдал болсон байрны яг уртлынхын байранд бол манайх амьдардаг байсан. Тэгээд энэ хэргийн дараагаар бол орцуудаас хөршийн холбоо гэдэг ингээд хандыг өрөнд биччихсэн. Тэгээ амхандаа л бас сөөхөөс нь сэрэмжлүүлэх гээд хөршүүд бие биендээ анхаарал тавья тий холбоотой бай гэсэн уриалга гаргах гэл хичээж байгаа юм болоо да. За хохирогчийн талаас бол ойролцоогоор одоо 300 орчим сая төгрөг нэхэмжилсэн ч гэсэн яг шаардлага хангах үйс баримт энтер бол бүрдүүлээгүй гэсэн шалтгаанаар ойролцоогоор 8-аас 9 сая төгрөг л хохирогчийн талд бол төлсөн. Гэхдээ дахин төлбөр нэхэмжлэх юм эрхэн нээлттэй байгаа. За энэ хэрэг чинь болохоор 2017 онд бол шүүх хурал нь болсон. Тухайд бол хэрвээ хохирогч одоо амьд байсан бол цаашдаа олохоосоо орлого зэргийг ингээд харгалзаж үзээд амнасны нөхөн төлбөр бол тооцож олгодоггүй байсан үед болсноор бол ийм сул талтай одоо хэцүү хэрэг болчихлоо. Тэгээд яг одоо 24 онд бол явцууч гэсэн ямар ч байсан амнасны нөхөн төлбөрийг бол тооцоод хэрэгтнээс гаргуулад арга гэрт нь ийм төлүүлдэг болчихсон юм байна лээ. Тэгээд бас энэ айлын нөгөө баг хүү маань нэлийн хүнд шархтчихсан 2-3 удаа том хагалгаа хийгдсэн мөн хөдөлмөрийн чадвар бол алдагдсан гэж дүгнээд байсан. Тэгэд эдгээр төлбөрүүд яах юм бэ? Энэ 12 настай хүүхэд цаашдаа хэрхэн яаж амьдрах юм? Ихэнх нас орчгаар энэ жаах хүүхдийг одоо хин тижээх юм гэх мэтчлэн одоо сайн өмгөөлөгч аваад явсан бол нэлийн төлбөр мөнгө гаргуулах боломжтой байсан болов уу гэж би бодлоо. Энэ хэрэг дээр хэргийн процесс бол тодорхой байсан мөртлөө шийдвэр бол нэг тийм нууцлагдмал маш олон асуултын тэмдэгтээ нэг юм хэрэг боллоо. Мөн одоо 5 настай хүүгээ алдчихсан тэр эцэг эхийн сэтгэл зүй ямар хүнд байгаа бол гэхээс үнэндээ маш тавгүй мэдрэмж төрж байна. Тэгээ энэ эцэг эхийн ч гэсэн одоо сэтгэл санааныхаа хохирлыг бас нөхөн төлөвлөх хэрэгтэй л санагдчихлаа. Бидэнд бас тийм хууль хэрэгтэй байна. Тэгээд энэ хэрэг үлдсэн энэ этгээдийн амьд явах эрхийн тухай яриад цаазын ялыг бол төтгөлзүүлээд ингээд хэрэг үлдчихсэн ч гэсэн эн чи эрэгтэй хүн шүү, амьд хүн шүү өнтер гэд яриад байгаа мөртлөө хохирогч талд ер нь яг ямар эрх байгаа юм бэ? Хохирогч тал яг юутай үлдэж байгаа юм бэ? Үнэхээр шудраг бус нэг юм ер нь хатуухан хэлэхэд одоо үхсний хох гэдэл орхичихсан нэг юм хэрэг байлаа. За энэ хэрэг үлдсэн этгээдийн гэр бүлийн талаас бол хин нэгэн Монгол улсад ирж шүүх хуралд оролцоогүй. Одоо тийм болохоор хэрэгтэн хүүхд тахтай яг ямар хүүхэд байсан ийм тийм гэсэн ямар нэгэн мэдээлэл бол надад ерөөсөө огт олдоогүй. Та бүхэн те хэрэгтний одоо зураг нэр усыг мэдмээр байх юм бол хэргийнх нь агуулгаар өөрсдөө хайгаад үзэх юм бол шүүх цэгийн маань болон мэдээллийн сайтууд дээр бол нээлттэй мэдээлэлүүд зураг хүргэн бол байгаа. Би ч юм бол ямар нэгэн одоо юу гэдэг энэ шүүх шинжилгээний байгууллага энтерт ажилладаг хүн биш. Яг л олон нийтэд нээлттэй зарласан нээлттэй байгаа мэдээллүүдээс нь уншаад ингээд найруулад та бүхэнд хүргэж байгаа. За тэгээд энэ хэргийн тухайд гэх юм бол ийм байна. Манай сонсогчдоос надаас Монголд цуврал алуурчин байдгүй гэд асууж исэн. Тэгээд саяхан 6 дугаар сард байхаа одоо цуврал алуурчин байж болцошгүй гэд нэг этгээдийг бол баривчлаад шалгаад явж байгаа юм байна лээ. Та бүхэн бас сонсоогүй байгаа бол 32 настай нэг эмэгтэй болон 16 настай нэг охины одоо амь насанд хүрсэн нэг юм этгээд байгаа юм байлээ. Тэр хоёр эмэгтэй бол би нэгээ танихгүй шал өөр тусдаа юм болсон хэрэг 7 билүү 10 хоногийн зайтай болсон гэд ийм хэрэг бол явж байгаа. Гэхдээ албан ёсны буюу шүүхийн шийдвэр нь гараагүй байгаа. Хэрвээ прокурорын зөвшөөрлөөр энэ хэргийн тухай шийдвэрийг цахим сан дээрээ байршуулах юм бол би бас энэ хэргийн тухай ярина гэж төлөвлөчихсөн байгаа. За тэгээд энэ мэт одоо сонирхолтой хэрэг сонсохыг хүсэж байгаа юм бол сувгтаа subscribe дараад нэгдээд хонхыг нь бас итгэвчүүлээрэ. Мөн цаашдаа ямар хэрэг яриулмаар байгаа тэр тухайга комент хэсэгт бас бичиж үлдээгээрэй. За өнөөдрийн хувьд бол подкастаа энэ хүрээд дуусгая. Энэ хүртэл надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.